Сайн бацгаана уу мөнхжин байна. Өнөөдөр Улаанбаатар цэцэрлэг түрээлэнгийн Тонти бит хоёр үлгэр уншихаар ирсэн байна. Билнүү Тонти? Паркын савдаг Тонтигийн адал явдал үргэлжилсээр. Энэ удаа түүний тухай нэгэн түүхийг өгүүлье. Энэ адал явдал өвөл болжээ. Өвлийн цас мөстэй жавар тачигнсан улирал айлчилж цэцэрлэг түрээлэнд маань цочдын хүл татарч Улаанбаатар парк ил хол болсон цаг юм. Бүх зүйл цасан дарагдаж хаашаач харсан цас их нүд гэлбуулж савдаг Тонти өдөржин цас мөсөн дээр гулгаж унждаг байлаа. Хамт тоглох хүнгүй ганцаардаж үйсэндээ бас халуун говьоос ирсэн учраас хотын өвлөөр маш их таарсандаа Тонти маань өвөл хурдан дуусаасаа гэж хүсдэг байв. Гэвч Монголын өвөл уртыг яана жилийн талаас илүү хүүтэн сэрүүн байдаг орн болохоор яалтай билээ. Тасгаас арга алгадаа Тонти минь. Хөдний ирч чангарч идэр юс тачигнсан тэр нэг өглөө Тонти нэг сайхан санаа бодож олсон юм. Цасан хүн хий. Энэ их цаснаар хийж болох хамгийн хөвгөлтэй сайхан зүйл цасан хүн шүү дээ. Ийм сайхан зүйл бодож олсондоо баярлсан Тонти цай ундааж уулгүй шуудхан цас өнхрүүлж эхлэв. Эхлээд биеийг нь өнхрүүлж цэцэрлэг түрээлэнгийн баруунаас зүүн рүү баатганан тоотгонон явв. Дараа нь толгойг нь хийх цасаа өнхрүүлж хүрээлэнгийн урд цахаас хойд цах руу амьсгаадан айхлан явв. Ингээд их бие дээр нь толгойг нь тавьж нүүрэнд нь хоёр нүд хатгаад луувангаар хамар хийж мөчрөөр гар зоогоод хүзүүнд нь ороолт орооход цасан хүн амилж Тонтитэй ярьж эхлэв. Сайн байна уу Тонти? Намайг хийсэнд баярлаа гэж цасан хүн хэлэхэд Тонти үгийн зөрөөгөө явж тоглоцгоё гэж баяр хүртээгөөр хашгирав. Ингээд энэ өдрөөс хойш Тонти цасан хүн хоёр салшгүй найзууд болж өвлийн уртыг хамтдаа хөгжилтөнд давах урам зоригтой баг бүртлээ. Тэд савлуур дээр савлж, гулсуур дээр гулсаж, скейтбордын талбай руу тавцангууд дээр дахин гулгаж өдөр бүрийг зугаатай өнгөрөөж байв. Цасан хүн хизээж зуныг үзэж байгаагүй болохоор зун ямар байдаг талаар Тонтигоос асуужээ. Тонти хамгийн хөгжилтэй улирал бол зун гэж эргэлзэх зүйлгүй хариулав. Тэгэхэд цасан хүн зунжин гадаа тоглохыг мөрөөдөж байгаагаа хэлжээ. Гэхдээ хүүхдүүдээ өвөлч гэсэн маш сайхан улирал шүү дээ. Хүүтэнд дулаан хувцас өмсөөд цасан дунд тоглох, шинэ жил зул сарын баярын уур амьсгал тавтан мөрөөдөл хүслээр дүүрэн байх нь хорвогийн хамгийн жаргалтай зүйлсийн нэг мөнөөсөө мөн шүү дээ. Улаанбаатар хотын дүнсгэр саарал өвөл цасан хүн ирснээр баяр хүртэ өдрүүд болон хувраад байлаа. Цэцэрлэг түрээлэнгийн нам гүмийг найзуудын инээд хөөр сэргээж байв. Гэхдээ улирал бүр ээлжлэн солиоддог хорвогийн жамаар өвлийн улирал буцаж оронд нь хавар цаг ирэхээр зэхэж байв. Хавар болохоор яадаг билээ хүүхдүүдээ? Нарны элч наашилж дулааран цас мөс хайлж эхэлнэ шүү дээ. Энэ бол цасан хүнд баяртай гэж хэлэх гунигтай мөч байлаа. Өвөлжин хамт байж ижилдэн тассан найздаа баяртай гэж хэлэх Тонтид хэцүү байсан нь мэдээж. Харин цасан хүн түүнд маш ухаалаг үгс хэлсэн юм аа. Хайрт найз минь, улирал бүхэн ирж буцах цагтай. Өөр өөрийн гоо үзэгсэлнтэй. Үүнтэй адилхан юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай. Цасан хүн миний амьлах цаг өвөл бол хавар болж миний явах цаг болсон ч дараа жил өвөл айлчлахад би дахин цочлох болно. Битгий гуниглаарэ. Дараа жил хүртэл баяртай. Зуныг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлээд хайлан урсан отлоо. Энэ үед Тонти өвлийн улиралд дуртай болсноо, дараа өвлийг хүлээх хүлээлттэй болсноо мэдэрч альва бүхэн ямар утга учиртай цаг хугацаатай байдгийг ойлгож ирээдүйдээ итгэлтэйгээр урин хаврыг өгтлээ. Өнөөдрийн үлгэрийн цаг үгээр дуслаа. Тонти бит хоёртой хамт байсан үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.